Улсын хурлын дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ. Монгол улсын их хурлаас Монгол улсын болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнуудын хооронд худалдааны төр үйлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сойрхон баталсан билээ. Тус хэлцээр нь Монгол улсын гадаад худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх, ач холбогдолтой хэдий ч тарифын хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтанд тамхи тамхин бүтээгдэхүүн хамрагдсан тодорхой эрсдлийг бий болгож байна. Тухайлбал тамхи тамхин бүтээгдэхүүний галын тариф 50% болсноор тамхи импортын өртгөөрч зах зээлийн үнэ хямдрах улмаар хэрэглээ нэмэгдэх эрсдлээ бод энэ нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэгэн хүчин зүйл болохоос гадна галын албан дотрын орлого буурч улсын төсвийн орлого доктортой байдал нөлөөлөх нөхцөл үүсгэж болзошгүй юм аа. Иймд улсын их хурлаас хэлцээрийг сойрхон батсантай холбогдуулан хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 117 дугаар тогтоолыг баталж тамхи тамхин бүтээгдэхүүний галын тарифыг дэвсэнтэй холбоотой төсөв татвар нийгмийн эдийн засаг болон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож шаардлагатай хууль тогтоомжийг төслийг улсын их хурлд өргөн мэдүүлэхийг засгийн газарт даалгасан. Дээрх тогтоолын хэрэгжилтийг анх хүрээнд сангийн яамнаас онцгой албан дотрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийн гол зорилго нь галын тариф дэвснээс үүдэн тамхи тамхин бүтээгдэхүүний үн буурах, нөлөөллийг сааруулах, хэрэглээг татврын бодлогоор зохистой түвшинд хязгаарлах, улсын төсвийн орлогын доктортой байдгийг хангахад оршино. Өнөөгийн байдлаар тамхи тамхин бүтээгдэхүүн онцгой албан дотрыг биед нэгжил суурилсан хэлбэрээр ногдуулж байна. Харин хуулийн төсөлд одоо мөрдөгдөж буй зохисуултаас гадна импортын тамхи тамхин бүтээгдэхүүнд галын үн суурилсан хувь хэмжээний онцгой албан дотор ногдуулах буюу биед нэгж болон үнийн дүн суурилсан хослон татврын хэлбэрийг нэвтрүүлэхээр тусглаа. Ингэснээр импортын галын тариф тэглэлсэнтэй холбоотой зах зээлийн үн огцон буурах, хэрэглээ нэмэгдэх эрсдлийг буруулж галын албан дотрын орлого буурснаас үүсэх төсвийн сөрөг нөлөөллийг нөхөх боломж хүртэнэ. Мөн хуулийн төслийн хамт импортын барааны галын албан дотрын хувь хэмжээ батлах тухай улсын их хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно. Иймд Монгол улсын их хурлын 2025 оны 117 дугаар тогтоолын хэрэгжлийг анх хүрээнд боловсруулсан онцгой албан дотрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэн дэмжиж өгөхийг улсын их хурлын эрхэм гишүүдээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа.